За хөдөө аж ахуйн чиглэлээр мал малчинны чиглэлээр асуух гэсэн тэгээд хасагдсан юм биш үстээрээ. За би асуулт асууя. Малчид орлогогүй байгаа. Малчид ядуу байгаа. За түрүүний ган хөлөг гишүүнийг хэлснээр тэр хаа холын сумаас малынхаа махыг бариад хотод ирж зарах уу? За эрчимцэн мал аж ахуйг хөгжүүлэх ёстой гэж ярьж байгаа. Бэлчээрийн мал аж ахуйгаа яах юм бэ? Би одоо уламжлалт мал аж ахуй маллаж амьдарч байгаа малчин иргэдээ яаж орлогожуулах юм? Энэ 5 жилийн төлөвлөгөөнд үндсэн чиглэлд яг ямар байдлаар хөгжүүлнэ гэж заасан бэ? Мөн говийн бүсэд чиглэсэн тариалан за дээрэс нь мал аж ахуйн чиглэлээр ямар асуудлууд тусгагдсан бэ? Малчин нүүдлийн мал аж ахуй 3 бол Монгол улсын яг оршихуй байхгүй юу? Үндэс нь байхгүй. Тэгэхээр энийг онцгойлон анхаарсан байх гэж би бодож байна. Та асуултандаа хариултаа. За 5 номерын микрофон энэ хоёр сайд. Малчдын орлого малчид орлоготой байж ч мал аж ахуй эрхлэх дур сонирхолтой нутаг орон эзэнтэй Монгол улс газар нутгаа хянаж чадах юм. Мэдээж газар тариалангийн гол бүс нутгаа тулгуурлаж эрчимцсэн аж ахуйнуудыг хөгжүүл төвлөрсөн хүн амынхаа хүнсний эрхлийг хангах нь зайлшгүй. Нөгөө талаар уламжлалт мал аж ахуйгаа энэ байгаль цагуурын энэ эрсдэс өөрчлөлтөнд дасан зохицох даван туулах чадварыг бий болгохын тулд энэ атрын дүүргүүдийг аяны хүрээнд энэ тэжээлийн таримлыг эрс нэмэгдүүлэх бодлого яваад байгаа. Бүх орон нутаг тэжээлийн таримлыг бий болгох өөрөөр онцлог таарсан. Ийм учраас 200 мянга талбайг нэмж эргэлтэнд оруулах гэдэг зорилт батлагдаа явж байгаа байхгүй юу? Нэг талаар малын тоо 25 сая толгоогоор даацгтэрсэн. Тэгэхээр яамны бодлого бол экспортыг бүх талаар одоо урамшуулах бодлого хийж байна. Экспорт. Яг өнөөдрийн байдлаар нэг 270 сая долларын мах экспорт нь гарчаад байна. Онд болоход бид нар 300 сая доллар давуулчих нь ийм гэрээ хэлцээрөө тэгдэ явж байна. Ингэснээр экспорт нь гарч иж ер нь түүх хэдэл үнц нь өснө. Тэрнээс дотор 3.5 саяны зах зээлдээ нийлүүлэлтэн дээр байгаад бол үн өсөхгүй үнийн байнгын одоо хямд байдал хангаад байгаа. Ийм бид нар бүх салбарын одоо хөдөө аж ахуйн гаралт бүтээтгүүн экспортын дээр одоо гол бодлого явуулж байгаа. Энэ хөтөлбөр энэний зорилгыг хангахын тулд цагаан алт хөтөлбөр атрын 4-р баян хүнсний хувьсгалчин яваад байгаа. Харамсалтай нь энэ тариалангийн зориултаа тэжээлийн энэ талбай нэмэх энэ бодлого тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх мал аж ахуйн эрсдлээс хамгаалахын бодлогыг бас хасчихсан. Бирээс ойлгохоо болчиход байгаа байхгүй. Гадаадын 3 зээл тавьсан байна. Энийг хэрэгжүүл гэдэг юм хөтөлбөртэй засагтаар яригдсан яамны бүх бодлогоодыг хасчаад ороод ирчээд. Тэгээ би асуугаад хэн хөдөө аж ахуйн хүн бэ? Хэн хөдөө төрж өссөн хүн бэ? Энэ мал аж ахуйн хөдөө аж ахуйн хөнгөлдөр мэддэг хүн байна уу? Байдаг бол би ингээ мэддэм аа гэдэг. Та буруу ярьж ингээ надтай нэг яриад байгаа чинь. Хөгжлийн яамных нь. Баахан макро микро яриад байгаа юм.